За ер нь төрийн альва шийдвэр бас нэг юм гинтийн бас баймиргүй байна гэж хэлж байгаа. Тэгээ гинтийн шийдвэрүүд эргээд ард иргэдэд ямар их хүндрэл учруулдгийн тод жишээ бол энэ тэтгэврийн зээлийн асуудал. Одоо ямар ч байсан тэгээд нэг жил нь 2 жил боллоо. Тэр 470-ыг авч үлдэх нь 50% боллоо. Гэхдээ л одоо ахмадууд бол өшөө одоо шаардлагууд тавьсаар л байна. Тэгэхээр би энэтэй холбогдуулаад өнөөдрийн хэлэлцгээтэй асуудалтай холбогдуулаад одоо энэ цомогтголын асуудлууд яригадаад байгаа. Үнэхээр цомогтгол одоо ингээ бас гинт хийн гэдэг бол тэр чинь юуны ард бас хүн байгаа. Орон нутгуудад яг албан бичиг бол очоогүй. Байгууллагуудаас нь одоо бас нэг тийм мессеж юмнууд очоод байгаа юм бэл. Манай байгууллагаас тэдэн хүн хасаа. Нэрийг явуулаа. Тэгээ одоо ямар азгүй тэр нэрэнд багтаад явж амьдрал ах нь хэцүү байдалд орох юм. Тэгэхээр би цомогтголыг эхнээс нь ингэж хиймээргүй санагдаад байна. Боломгүй байна. Ер нь бол орон нутаг тэр сумын тамгын газар, засаг даргын тамгын газар, аймгийн тамгын газар, сургууль цэцэрлэг бүгд хатуу орон тоотой шүү дээ. Толгой мэдээж хүн нэмсэн тийм дарга нэгч байхгүй. Харин хаан замбраагүй байдал үүсдэггүйвэл яамдынхаа ажилтныхаа тоог мэдхээ болтлоо томорцсон. Агентлагууд нь томорцсон. Тэгээ эндээсээ эхлээсэй гэж би бодож байна. Тэгэл ингээл нэг хатуу тоо тавиал орон нутагт 9 хүн хасаараа гэдэг. Бүр нэрийг одоо явуул гэж яаруулаад байна гэж байгаа. Тэгээ иймэрхүү сонгогдоход ийм гинти бити байгаасаа гэж. Дараа нь энэ төрийн албан хаагчдын 36 сарын тэтгэмжийн асуудал энэ төсвийн хэмнэлтэнд бас бити оруулчихаасаа гэж ингэж үзэж байгаа. Үүнийг чинь авах гэж сүүлийн 10 жил гүрийгэд ажиллаж байгаа төрийн албан хаагч нар олон байдгийг шүү. Гэхдээ аливаа ямиг засгаж байгаа бол хизээнээс эхэл засахын яаж уян хатан явахын гэдгээ бас тодорхой болгож байхгүй бол нэг л өдөр тас буугаал ингээл хорччвал би болохгүй гэж ингэж бас хэлэх гэж. За хоёр асуулт байгаа. Нэгдүгээрт бол энэ баялагын сангийн асуудлыг энэ засгийн газрын бүтцэд яг хэн хариуцах вэ? Яг хэн хариуцах вэ? Би чуулганы хуралдаан дээр баялагын сангийн асуудлыг хэн нэгэн бэт гэдэг хүнээс биш, яг засгийн газрын тодорхой сайд болж игэл ерөнхий сайд нь ядаж нэг улиралдаа танилцуулж байгаа ч гэдэг хүсэл тавьсан. Энэ бол нэг аль нэгэн салбарын юм биш, энэ Монголын нийт ард түмний эрх ашиг энд явах. Ер нь өнөөдрийн энэ цалин, тэтгэвэр, тэтгэмж, энэ татварын хөнгөлт, нийгмийн даатгал энэ бүх зүйлүүд бол мэдээж жоохон нэмэр болох л бах. Яг ард түмний хүсэж байгаа өөрчлөлтийг бол авчрахгүй гэдэг нь та бүхэнд ойлгомжтой. За Сандгийн бэмцэг сайд хариулт өгье. За Эдэрбат гишүүний асуултанд хариулъя. Тэгээ засгийн газрын бүрэлдэхүүний тухай хууль орж ирж байгаа. За Монгол улсын ерөнхий сайд томилогдох үед за мөн одоо сайд нарыг танилцуулах үед бас манай улсын их хурлын гишүүд, за энэ дотроос улсын их хурлын зардал намын бүлэг бас одоо дараад нь засгийн газрын бүтц бүрэлдэхүүний асуудал оруулж ирэхдээ цомхон чадварлаг бүтээмжтэй байх ёстой шүү гэсэн шаардлага тавьж байсан. За мөн одоо нийгмийн ард иргэдийн зүгээс гэсэн бас төр данхаагаад байна. Дарга нарын тоо одоо хит толшоод байна гэсэн шаардлага тавьж байсан. За энэ асуудал дээрээс анхаарал тавьж Монгол улсын ерөнхий сайд энэ одоо 3 одоо үндэсний хороо эхэлсэн сайдын асуудлыг энэ бүрэлдэхүүн дотроос одоо цомогтгож урд нь 19 сайттай ажилладаг байсан бол 16 сайттай ажиллахаар бүрэлдэхүүнийг оруулж ирж байгаа. За мөн үүнийг дагуулад бас үндэсний хороодыг цөөлөх одоо шаардлагатай олон одоо хэрэгтэй хэрэггүй үндэсний хороод байна гэдэг асуудал яригддаг байсан. За үүнийг бас цэгцлэх зорилгоор 58 үндэсний хороог одоо 2 дахин буулгах ийм одоо асуудал орж ирж байгаа. За мөн одоо бас яамдын одоо газар хилцээний тоог 270 гаруй одоо газар хилцээ 16 яамд ажилладаг байсан бол үүнийг одоо 180 орчим болгож 80 орчим одоо даргын тоо цөөлж байгаа. Нэг иймэрхүү байдлаар дарга цөөлж гинэ гэдэг маань үндсэндээ бол тэр хүн ажлаас халгаж гинэ гэсэн үг биш. Одоо ахлах мэргэжлийн шинжээч одоо бус байдлаар шилжиж ажил бололцоотой. Ийм байдлаар одоо зохицуултууд хийж байгаа. Яг одоос оронтооноос нь халаад гин талцны тэтгэмж өгөөд явах асуудал бол харьцангуй одоо засгийн газраас уян хатан байхаар ийм байдлаас төсвийн тодтгол дээр одоо яригдана гэдгийг та бүхэнд төсөөлье. За үндэсний баялагын сангийн асуудал бол Монгол улсын засгийн газар, за засгийн газрыг төлөөлж одоо засгийн газрын хэрэглэх газар одоо хувьцаа эзэмшиж ажилладаг. Яг энэгээрээ үндэсний баялагыг одоо энэ бодлогыг хэрэгжүүлэх ажил бол засгийн газрын хэрэглэх газар дээр явна. За Монгол улсын одоо төрийн бодлогын бичиг баримтуудыг боловсруулах
салбар дундаа одоо бодлогын одоо уялдааг хангах асуудал бол эдийн засгийн хөгжлийн яам тэргүүн шадар сайд хариуцж байгаа. За энэ хүрээнд бол үндэсний баялагын сангийн одоо бодлого тодорхойлох, бус одоо салбарын бодлоготой уялдуулах энэ ажлыг бол эдийн засгийн хөгжлийн сайд эрхэлж ажиллана. Хэрэгжүүлэлтийг бол засгийн газрын хэрэглэх газар дээр хийж ажиллах ийм одоо бас зохион байгуулалт одоо бүрэлдэхүүний тухай хуульд орж байгаа гэдгийг бас хэлье. За цагаан хүүгийн эдэр бат гишүүн тодруулж суй. Тийм, засгийн газрын баримталж байгаа бодлого юмыг бол маш сайн ойлгож байгаа. Төсвийн зарлага багасгахыг гэдэг энэ том зорилт явж байгаа. Саяны яам тамгын газраасаа эхлэе гэдгийг ч дэмжиж байгаа. Гэхдээ яг цаагуурч нь бол надад Доронтоос ч мессеж ирээд байна, Хинтигээс ч мессеж ирээд байна. Одоо танай байгууллагаас 9 хүн хална гэсэн хутан нэрээ явуулаа. Тэгэхээр нөгөө дунд шатанд их хүүдээ. Иймэрхүү завхарлууд гарах вэ гэсэн ийм зүйлийг би бас хэлж байгаа. Тэгээ энд бол ингээд дээрээсээ эхэлнэ гэж штэ зөв зарчим. Ялангуяа энэ яамдууд одоо тэдэн хүнтэй байж байгаа тэдэн хүнтэй болцсон байна гэд актралтаа дуулдах юм шүү. Орон нутагт бол тэг дураараа хэдэн 10-аар нь нэмдэг гэдэр тийм эрх мэдэл юу ч байхгүй штэ. Юу ч байхгүй. Төрийн албаны зөвлөлтийн чинь орон нутагт бол хатуу штэ. Чанга штэ. Тэр энэ дээр анхаараа. За Сандгийн бямцэг сайд хариулт өгье. Тэгээ одоо байгаа орон тооны дутуу гүйцээгдэг орон тоонууд үндсэндээ бол улсын хэмжээнд дунджаар нэг 6000 орчим албаагч гүйцээгдэг юм байна. Тамлагдаагүй. Энийг нь царцаая гэж байгаа. Улсын их хурл өнгөрсөн сард Монгол улсын 2026 жилийн төлөвлөгөө баталсан. Одоо гам төмөр сайд эдийн засгийн хөгжлийн сайд багт оруулж батлуулсан. За энэ дээр бол төрийн албаагчдын тоог 9 хувиар цөөлнө 26-нд гэж одоо бид хууль баталсан. Тэр хуулийг хэрэгжүүлэх одоо процессыг одооноос одоо ингээд тавигдаагүй орон тоонуудыг цомгох царцаах байдлаар ингэж одоо үе шаттай. Бусдаар одоо шууд одоо ажиллаас нь хүнийг халаад гудамд гаргахгүй байх ийм зарчмаар явъя. Аль болох одоо төрийн албаагчтай бас ингээд зөөлөн газардуулах ийм одоо бодлого баримтлаа гэж байгаа. Ер нь бол яамдын газрын тоо ярих юм бол одоо эдийн засгийн хөгжлийн 28 газартай байсан бол дарагтай байсан бол одоо 14 дарагтай болно. Сангийн яам одоо 26 дарагтай байсан бол одоо 14 дарагтай болох. Ийм байдлаар үндсэндээ бол ингээд дээрээсээ эхлээд дарга